Улаанбаатар хотод хүн амьдарч эхлэхээс өмнө цуурал төгсөн барилгууд байдаг гэвэл та итгэх үү? Гаднаасаа харахад бүх зүйл сайхан, шинэ, гялцэл, том сурчлагын самбар нь айл хэдийн үлгөөтэй. Гэтэл айл хэдийн ан цав гарчихсан. Дотор засан дуусаагүй байхад ханан цураад эхэлсэн байдаг. Яагаад шинээр байгаа барилгууд ингэ муудчихдаг вэ? Би өнөөдөр тэнд үнийг тайлбарлая. Миний хувьд энэ бол нэг асуудал биш. Учир нь би энэ зах зээл дээр айл хэдийн 10 жил гаруй ажилласан. Намайг Болор хот гэдэг. Би Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг. 2016 оноос хойш Бүрэн Трейд группээ үүсгэн байгуулад 4 компани удирдаад явж байна. Тэд бүгд нэг том асуудлыг өөр хэсгийн шийддэг. Өөрөөр хэлбэл бид барилгын доорх болон доторх орчинтой хэрхэн зөв харьцах вэ гэдгийг дээр нь ажилладаг. Би энэ сувгийг хэн нэгэнд амьдрал заах гэж эсвэл ямар нэгэн зүйл зарах гэсэнгүй. Зүгээр л хүмүүсийн анзаардгүй зарим зүйлийг харуулъя гэж бодсон. Монголд үнэндээ бизнес яаж ажилдгийг гаднаас нь дотроос нь 10 жилийн турш өдөр бүр шийдвэр гаргаж тэр шийдвэрийн үр дагаврыг өөр дээр үрж явдаг хүний өнцгөөс ярив. Өнөөдөр би хамгийн энгийн хэрнээ хамгийн чухал зүйлсээс эхэлнэ. Бидний яг хөл доор байгаа зүйлсээс учир нь хотын яг доор бизнесийн хамгийн үнэтэй сургамжууд нуугдж байдаг. Ихэнх хүмүүс хотын доор бат бөх хөрс байдаг гэж боддог. Хатуу, найдвартай. Гэвч үгүй. Улаанбаатарын төв хэсэг нь чулуун дээр биш, зөөлхөн порлон дээр зогсож байдаг. Мянган жилийн турш туул бол хинтийн нуруунаас элс хайрга дайрхад зөөж яг энэ хүндийг торимтлуулсан байдаг. Өнөөдөр тэр давхарга нь хэдэн 10 метрийн цуцаантай, чихтэй усанд хансан. Усыг хизээж шавхаж байгаагүй юм шиг парлон шиг зүйл болцсон. Энд нэг сонирхолтой зүйл байгаа. Хинтийн нуруунд 7 дугаар сард бороо орно. Харин хотын төвийн худгийн ус 9 дугаар сард л нэмэгддэг. 2 сарын турш тэр ус газар доогор чимээгүй хинт ч харагдахгүйгээр урсаар Улаанбаатар хотод ирдэг. Тиймээс таны цонхоор харахад нартай цэлмэг байсан ч таны байшингийн доор 3 сарын өмнө эхэлсэн байгалийн процесс яг одоо явагдаж байдаг. Газрын доорх ус бол зүгээр нэг жиг биш. Энэ бол хөрсний ой санамж. Хөрс таны аль хэдийн мартсан тэр бороог санаж л байдаг. Одоо энэ ус байшингийн доор яаж нөлөөлдөг гэдгийг би танд харуулъя. 3 зүйлийг. Эхнийх нь ус дээшээ чиглэл даралт өгдөг. Хэн нэгэн таны байшин газраас түлхэж аажмаар хөрснөөс гарах гэж байгаагаар төсөөлөд үзтээ. Аажмаар. Гэхдээ өдөр бүр суурийн доорх ус яг ингэж ажилдаг. Хэрвээ байшин хангалттай жинтэй биш бол бетон суур гулзаач эхэлнэ. Тэгээд нэг л өдөр цууралт үүсэж. Хоёр дахь нь өвлийн уйлрал бол хамгийн аюултай. Усанд хансан хөрс дээшээ овоож хөндөйдөг, байн хөдөлгөөн үзүүлдэг. Ер нь жирийн хөрснөөс 9 дахин илүү том байдаг. Бүр 9% гэж боддоо. Тэр хүмүүс нь байшингийн нэг үнцгийг дээш нь түлхэхэд нөгөө талаараа суулт өгöd хөрсөн сэрэгждэг. Энэ процесс ганцхан өвлийн дотор болцдог. 3 дахь бөгөөд хамгийн тааг нь усанд хансан хөрс элс усанд хэд ханах үед элс байха болждог. Зүгээр л шингэн болдог. Суур шууд утгаараа хөвж эхэлнэ. Тулгуур байхгүй болно. Хамгийн аюултай гаднаасаа зүгээр бүтэн бүрэн харагдаж байгаа боловч байшаа аль хэдийн хөдлөд эхэлсэн. Хамгийн сонирхолтой хэсэг нь яг одоо эхэлж байна. Энд инженерчлэл биш, харин бизнесийн асуудал өрнөдөг. Хүмүүс байшиндаа ан цав гаргаад хурдхан цементээр бөглөөд далд хийхийг боддог. Ингээд л шийдэгдлээ гэж боддог. Гэтэл 3 сарын дараа буцаад л нөгөө цууралт нь гараад ирдэг. Яагаад вэ? Ер нь бол ан цав дээр цемент төрхөн шийдэл биш. Энэ бол буцалж байгаа тугаан дээр тагийн таглагтай л адилхан. Доторх даралт нь улам нэмэгдээд улам хүчтэй тесрэнэ. Би үүнийг анх хараад мэргэжлийн хүний хуваар биш, харин бизнес эрхлэгчийн хуваар өөрөөсөө нэг асуулт асуусан. Бусдаас хамгийн хурдтай баригдаж байгаа энэ хотод яагаад хэн ч үүнийг зөв хийдэггүй юм бэ? Шалтгаан тодорхой. Барилга өгсрэлтийн үндсэн чанар газар дээрх бүтэц буюу ханнаасаа эхэлдэггүй. Жинхэнэ барилга хөрсний инженерчил, суурийн бэлтгэл ажлаас эхлэх ёстой. Гэтэл тэр доор ажиллахыг хэн ч хүсдэггүй. Зардал өндөр, хугацаа орно. Хамгийн гол нь захиалагч нь тэнд юу хийснийг нэр дээрээ харж үнэлж чадахгүй. Бид гаднах харагдах байдалд мөнгө төлж сурсан. Харин суурьд мөнгө төлөх дургүй. Энд бол манай зах зээл дээр сэтгэлгээний хамгийн том сул тал нь юм. Харин бид хинч анзаарч харагддаггүй тэр талбар дээр ажилладаг. Бүрэн Трейд группийн 2 компани энэ асуудлыг шийддэг. Тэд мэдээж хоорондоо өрсөлддөггүй. Харин бие биетэйгээ
уялдаж ажилладаг. Бүрэн трейд нь бол миний анхны компани. Би 2016 оноос хойш ус тусгааралт, ус зайлуулах чиглэлээр ажиллаж байна. Бид зүгээр нэг сууг ухтаггүй, харин усыг барилгаас бүр мөсөн холдоож, хажуу барилгалаа биш, харин гол руу чиглүүлж голдролын өөрчлөлтөд систем байдаг. Энд бол нэг байшингийн асуудал биш, бүхэл бүтэн хорооллын асуудлыг бид шийдэж чаддаг. Магадгүй танд энэ боломжгүй жоохон хэтрүүлэгтэй сонсогдож магадгүй. Тэгээ энэ бол зүгээр энгийн инженерчлэл. Зүгээр л цөөн хүн энийг зөв хийж чаддаг. Тийм л ажил. Харин аль хэдийн байшиныг гадсан бол яах вэ? Тэр үед манай StatiFix компани ажилд оролцдог. Бид Финландийн Georesin технологиг ашиглаж суур болон тэнхлэгийг полимер шахаж барилгын анхны байдал дээр нь буцаан ажилладаг. StatiFix сүүлийн жилүүдэд Монголд 50 гаруй барилгыг докторжуул зассан. Хамгийн чухал нь энэ хоёр компани үйл ажиллагаа салангат биш. Нэг системийн хамт ажилладаг хоёр шийдэл юм. Энэ бол ус тусгаарлах эсвэл барилга өргөх тухай биш. Монголд жинхэнэ бизнес ямар байдгийн тухай хинч орохыг хүсдэггүй. Тэр орон зайд жинхэнэ үнц нь хэрхэн бүтдгийн тухай. Би газарт доорх усны тухай ярьсан нь Монголын зах зээлийг тодорхой харж болохоор байна. Энд хүмүүс хурдан үр дүн хүсдэг. Гэхдээ урт хугацааны үр дагаврыг боддоггүй. Гадна фасаданд мөнгө их зарцуулдаг хамгийн чухал хэсэгтээ мөнгө зарцуулах ерөн дургу хэмнэдэг. Хүмүүс нэг удаагийн зөв төлөхөөс илүү хоёр удаагийн буруу төлөхтэй илүү бэлэн байдаг. Энэ бол шүүмжлэл биш. Энэ бол бодит байдал. Бас боломж юм. Би шинэ төслийг эхлүүлэх бүртээ өөрөөсөө нэг ижил асуулт асуудаг. Энд хүмүүс юу буруу хийгээд байна вэ? Харин би зөв хийвэл юу өөрчлөгдөх вэ? Энэ бол миний бизнесийн харах онцлог. Энэ сугаараа би өөрийн алдаа оноо, өөрийн хэрэгжүүлсэн бодит шийдлүүдээр үндэслэн ярих болно. Хэрв та Монгол бизнес яаж явагддаг сонирхож байгаа бол миний суугийг дагаарай. Дараагийн бичлэгүүдээр би групп компанийнхаа бусад талыг харуулна. Юу нь үр дүн өгсөн, юу нь туршаад байсан тухайга элен далангуй ярих болно. Мөн энэ бүхний хамтдаа бүтээж байгаа хүмүүсийнхээ тухай танилцуулах болно. Би танд яаж мөнгө олдгийг заахгүй, харин бэлэн хариулт байдаггүй энэ улсад шийдвэр гаргахдаа бид хэрхэн боддгоо өөрийн сонирхолтой өнцгүүдэд харуулна. Намайг Болрот гэдэг. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.